Бид нэр кофений шарыг ашиглаад түлш хийж байгаа шахмал түлш. Тэр нь болохоор мэдээч хэрэг нүүрснээс хамаагүй илүү байгаль дэлтэй тэгээ хамаагүй удаан шатна. Тэгээ бид нэр энэхүү зүйлсүүдээ бүгднийг өөртөө яг тгээс нийлүүлээд гардан хийж ажилласан байгаа. Сайн байцгаана уу? Намайг Мөнхбат огтой Халиуна гэдэг. Би энэ Nomotic Challenge буюу гэр лабаас зохион байгуулж байгаа энэ хөтөлбөрт Тархуул аймгаас оролцож байгаа. Би Тархан уул аймагт Монгол Оюун сургуульд сурдаг. Одоо би 12 дугаар ангид орно. Тэгээд яг Тарханаас оролцож байгаа ганц оролцогч. Тэгээд энэ хөтөлбөртөө болохоор ийм инженерчлэлийн чиглэлийн хөтөлбөр гэдээ маш сонирхож оролцсон. Яг тэгвэл би ирээдүйд биотехнологийн инженер болох мөрөөдөлтэй. Тэгээд энд орж ирээд одоо 5 сайхан гишүүдтэйгээ нэг ахлагчтайгаа нийлүүлээд олуулаа нэг баг болсон байгаа. Бид нэр 6 дугаар баг гэж явж байгаа. Тэгээд бидний авсан сэдв нь болохоор waste management, circular economy буюу одоо зах зээлийн эрэлт дээрснээс одоо тэр хог бохирдлын дахин боловсруулах төрлийн сэдвийг авсан. Тэгээд энэ сэдвийн хүрээнд болохоор бид нэр хинтээ яваад хинтээ очоод яг тэнд ямархуу хог яг гарч ийн газар тариалт нь ямархуу байдалтай байна гэдгийг нь хараад тэгээд Баяр Зэнгэл гих хинтийн тийм малчин айлтаа очиж уулзаад ярьслаа авсны үндсэн дээр ер нь малчид нэг их тийм хог хаягдл гаргадгүй мэй л да. Харин биднийг харсан болохоор тэр маш их хөдөө байгаад байгаа тэрийг ашиглах боломжтой эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой юм нь болохоор аргал хийсэн гэж бид нэр харсан. Тэгээд тэрхүү аргалыг ямархуу зүйл болох вэ гэд бодоод хэлсэн чинь за энэ хүү зүйлсээс бид нэр ямар нэгэн байдлаар орлого олоод эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой байна. Тэгээд нөгөөтэйгүр энийг ашиглаад одоо соёл уламжлалаа илүү их таниулах боломжтой байна гэдгийг ухаарад тэгээд бид нэр хүч гэж хэлж болно. Одоо инсенс гэж ярьж байгаа. Тэгээд бид нэр тэр хүжигээ болохоор өөртөө 3D модель гаргаад 3D принтерээр принтэрлээд тэгээд тэрнээсээ силиконын ийм хив тутгаж гаргаж ирж аваад бүгдийг нь өөртөө хийсэн шинээр сураад тэгээд ийм уулын хэлбэртэй хүч гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр бас юугаар цементээр бид нэр жижиг Монгол гэр хийдэг гэх юм уу одоо бүхэл деталууд дээр маш гүнзгий ажиллаад нэг тийм бүтээгдэхүүн гаргаж байгаа. Нөгөө тал дээр болохоор бид нэр кофений шарыг ашиглаад түлш хийж байгаа шахмал түлш. Тэр нь болохоор мэдээч хэрэг нүүрснээс хамаагүй илүү байгаль дэлтэй тэгээ хамаагүй удаан шатна. Тэгээ бид нэр энэхүү зүйлсүүдээ бүгднийг өөртөө яг тгээс нийлүүлээд гардан хийж ажилласан байгаа. Одоо тэгээд бид нэр сая энэхүү төслийнхоо танилцуулаад ярианд орсондоо маш их баяртай байна. Тэгээд энэ нь болохоор ганцхан бизнес төлөвлөгөө биш. Яагаад гэвэл энэ бизнесээсээ олж байгаа орлогынхаа бид нэр талыг болохоор одоо энэ малчин айлуудаа зориулна. Яагаад гэвэл малчин айлууд нь гэртээ биднийг хийсэн одоо тэр хивэнд аргалыгаа тутгаж хүжээгээ хийгээд явуулах учраас малчдад бас нэмэлт орлогын боломж болж байгаа мó гэж үзэж байгаа. Тэгэнгүүт үлдсэн орлогынхаа нөгөө талын хувийг болохоор энэхүү төслөө цаашдаа доктортой байлгахад нь хангаж ажиллана гэж төлөвлөсөн байгаа. Харин залуучуудын групп үсгээд воркшопуудыг явуулаад тэднийг ингэж сургаад кофений брик буюу кофений тэр шахмал түлшийг хийхээр төлөвлөж байгаа. Энэ нь болохоор залуучууд ямар нэгэн хог хаягдл гэж харж байгаа зүйлсүүдийг үн цэнтэй бүтээгдэхүүн болох боломжтой гэдгийг илүү таниулаад тэгээд энэхүү зүйлсүүд нь бүгдээрээ тусдаа бүтээгдэхүүнүүд юм шиг юм боловч бүгдээрээ нийлээд тэр circular economy буюу эдийн засгийн эргэлт тэгээд нийтэд хог бохирдол биш юм а энийг өөр зүйлс болгож болох юм а. Үнэхээр тэр хог бохирдол гэж хараад байгаа зүйлсүүдийг бид нэр өв соёл уламжлалтайгаа холбоод ямар нэгэн зүйл болгож үнэхээр үн цэнтэй зүйл болгож болох юм а гэдэг зүйлийг нийтэд түгээхийг зорьсон байгаа. Кофений шараар шахмал түлших гэж туршиж үзсэн юм дөө. Ер нь бол хэр сайн шатлалтай байна. Бид нар болохоор яг туршиж үзсэн. Гэтээ ер нь хатахад нэг 2-4 сар орчиж маш сайн хатдаг. Ер нь сайн хатсан байх тусмаа илүү их сайн шатдаг юм хэлээ л дээ. Тэгэнгүүт бид нар болохоор ганц нөгөө олон улсын судалгаанууд тэгээд олон улсад туршигдж байгаа өмнө хийжсэн бас үр дүнгуудыг танилцсан. Тэгэнгүүтээ кофений шар нь бол шатхын хувьд болохоор юунаас нүүрснээс бол хамаагүй удаан шатдаг. Илт шаттай тийм доктортой. Тэгээд байгаль дэлтэй учраас энэ хүү сонгож авсан байгаа. Тэгээд бид нар цаашаа ч гэсэн маш сайн хатан хараа тэр тэдгээр зүйлсүүдийнхаа процессыг бичиж аваад тэгээ вебсайтанда оруулна. Тэгээ манайх вебсайт, модель, 3D print, тэр силиконын хивмээ бүх зүйлсүүдээ бид нөр өөртөө хийж байгаа. Тэгээд манай багийн хамгийн том гишүүн бараг би ихгүй 17 хүрч байгаа. Тэнгүүд манай одоо 16-тай одоо дөнгөж 11 дугаар ангид орж байгаа хүүхэд байна жишээлбэл вебсайтыг хийгээд нөгөөх нь брендингээ хөгжүүлээд тэгээд инженерчлэлийг хийгээд гэдэг ч юм уу тийм явж байгаа. Тийм учраас бид нэр вебсайтаа сайхан хөгжүүлчихвэл та нараа ороод яаж хивэн дотор тутгаж нүүрс юугаа аргалын
хүжээ хийх, яаж кофений шар ашиглан тэр шахмал түшиг хийх ингээд тэгээд тэр нь яаж шатж гэсэн харах боломжтой хаа гэж бодож байна. Тэгээд энэ шаар хэрэг алдцэгтэй юм уу? Тэнгүүд бид нөгөө нэг сая презентацийн дээр харуулсан шиг одоо ингэж төлөвлөж байгаа хгүй. Улаанбаатар хотод чинь маш их кофе шопнууд байгаа шүү дээ. Тэгээд Улаанбаатарт л гэхэд маш их байгаа. Тэгээд Монгол хаяар зөндөө олон кофе шопнууд байгаа. Тэнгүүд нэг эспрессо шотыг хийхэд дунджаар 30 г кофений үр яадаг. Тэнгүүдээ дунджаар бол нэг кофе хийхэд 2 эспрессо шот орд юм л хэлээ. Тэнгүүд нэг кофенд одоо 60 г гэж орж байгаа. Тэнгүүд нэг кофе шопт одоо хотын төвд байх тусмаа нэг кофе шоп дунджаар 120 хүн орно гэж тооцоод тэгээд ер нь бол тооцоод үзэхэд өөртөө суулаа тооцоод үзэхэд болохоор нэг кофе шоп дотор нэг өдөрт ойролцоогоор 11,000 г кофений шар гарна гэсэн тийм судалгаа бид нэр өөртөө ер нь л хийсэн. Тэнгүүд нэг кофе шопнаас 11,000 г өдөрт гарна гэхээр чинь нийт бүх кофе шопоос хэд гарах уу? Тэгээд Монголд анх кофе шоп орж ирснээс хойш одоо хүртэл бидний хөрсөнд хэрэг хэмжээний кофений шар одоо хоригдлогдсон байгаа вэ гэдгийг бас бодгол асуудал гэж бодож байна. За